Сайн байцгаана уу та бүхэндээ илтгэгч функц болон логарифм функцийн уламжлалыг хэрхэн авах талаар өнөөдөр хичээлэрнэ. За x функцийн уламжлалыг мөн x нь x-с ялгаатай f от x байх үед уламжлал нь ямар байх? За хоёр дахь нь болохоор натурал логарифм x. За натурал логарифм x-ийн x нь мөн x-с ялгаатай f от x байх үед функцийн уламжлал ямар байх? Гуравт нь ax буюу илтгэгч функцийн логарифм. За тэгээ мөн x нь f от x байх үед уламжлал нь ямар байх? За y тэнцүү логарифм a сөртэй x мөн x нь f от x байх үед эдгээр функцуудын уламжлалыг олох талаар үзнэ. За эхлээд y тэнцүү x функцийн уламжлалыг олох талаар үзье. За энд болохоор бид нэр уламжлалын тодорхойлт харагдаж байна. Уламжлалын тодорхойлт. За хүрдүрд байгаа f x дээр нэмэх нь дельта x гэдэг нь болохоор функцийн өөрчлөлтийг өөрөөр хэлбэл y-ийн өөрчлөлтийг x-ийн өөрчлөлтөд харьцуулсан харьцааг бол тухайн цаг дээрх функцийн уламжлал байна гэж үзсэн байгаа. Өөрөөр хэлбэл тэр функцийн уламжлал нь дельта x буюу тэр дельта x нь тэг рүү томилж явах үед тэр. За тэгэхээр манай энд үүнийг олъё. За fx гэсэн функц минь ex гэсэн үг байгаа шүү дээ. Эндээс энийг олохын тулд энэ x багт энэ x байсан бол y-ийн x дээр нэмэх нь дельта x болж байна гэсэн. За тэгэхээр энтэй тэнцүү илэрхийлбэл энэ болж байна. Энтэй тэнцүү илэрхийлбэл энэ болж байна. За ингээд y-ийн x дээр нэмэх нь дельта x гэдэг зэргийн чанараа задлаачих юм бол y-ийн x зэргийг үүсчих нь y-ийн дельта x болно гэсэн. За эндээс ерхий өөрчлөгдөхгүй x-ийн халдны унгараа авчих юм бол ийм болно. За энэ улаанаар дугуйлсан хэсэг бол дельта x нь тэг рүү томилж явах үед бол тэг рүү ойртож явах үед гэсэн. Ойртох тусам энэ улаанаар дугуйлсан илэрхийллийн утга бол нэг рүү ойртно гэсэн үг. За тэгэхээр дельта x нь тэг рүү томилж явах үед буюу маш наривчлалтай тэг 1001 үед дельта x нь тэг 1001 үед энэ илэрхийлэл минь ямар болох вэ гэхээр за ингээд тооны машинаар бодоод үзэхээр 1/1005 болчих. За эндээс дельта x нь 10,001 байх нэгтэй тэнцүү үед өөрөөр хэлбэл нэг рүү ойртох бүр маш наривчлалтай ойртож явах үед ямар авах вэ гэхээр энэ дельта x нь тэг рүү маш их наривчлалтай ойртож явах тусам бол энэний y-ийн утга бол нэг рүү маш ойртоод байна. За иймд бол энэ дельта x нь тэг рүү ойртож явах үед бол нэг рүү ойртно гэсэн. Тэгэхээр энийг 1 гэж үзсгээд ингэх юм бол энэ үржвэр x гарч өөрөөр хэлбэл x гэсэн функцийн уламжлал бол уламжлалын тодорхойлолт ажлыг батлах юм бол x өөрөө гардаг байна гэсэн. За эндээс өргөцгөөд x нь f от x байх үед манай функцийн уламжлал ямар авах вэ гэхээр x функцийн уламжлалаа авахаар y-ийн f от x болно. За тэгээд x минь давхар функц буюу учраас f от x-ийн уламжлалыг авч хүрчнэ. Өөрөөр хэлбэл зэргээс нь уламжлал авч хүрчдэг байна гэсэн. За хоёр дахь нь натурал логарифм x буюу y сөртэй логарифм y сөртэй x функцийн уламжлалыг олъё. За ингэхийн тулд эхлээд нэг хоёр талаас нь y сөрөөр логарифмчлж y сөр аваад бичих юм бол юм болно. За тэгвэл энэний баруун гар тал нь бол натурал логарифм x зэрэг гэдэг бол логарифм y сөртэй x гэсэн үг. Зэргийн чанараар x гарна. За логарифм y сөртэй x тэнцүү x болж ирэх гэсэн үг. Эндээс хэлбэрчлээ. За үүний хоёр талаас нь уламжлал аваад бичих юм бол за тэгэхээр бид нар y-ийн x зэргийн уламжлалыг аваад дээр сурцсан байгаа. Тэгэхээр y-ийн x зэргийн уламжлал бол өөрөө гарна гэж. За тэгэхээр манай y-ийн уламжлал y-ийн өөрөө гарна. За харин y минь өөр функц учраас y-ийн уламжлалаар хүрч давхар функц учраас. За зүүн гар
нь бол ийм байна. Баруун гар тал нь бол x-ийн уламжлал 1 гарна. За эндээс биднэрт y-ийн уламжлал хэрэгтэй учраас y-ийн y зэрэгт хувагаад өгөх юм бол 1-ийг хуваах нь y зэрэг болно. За 1-ийг хуваах нь y зэрэг гэдэг нь юу вэ гэхээр одоо нэг y минь натурал логарифм x шүү дээ. y минь натурал логарифм x. Тэгээ натурал логарифм x энд тавьчихаар зэргийн чанараар y суурьтай натурал логарифм x гэдэг бол x болно. За эндээс манай y функцийн уламжлал бол x-ний 1 болж байна гэсэн. За y функц нь юу гэсэн ямар функц вэ гэхээр натурал логарифм x гэсэн функц. За энэний уламжлал бол x-ний 1 байна гэж ингээд батлагдчихна. За тэгэхээр натурал логарифм функцийн уламжлал x-ний 1 байна. За харин натурал логарифм x-ийн оронд f бот x байх үед за уламжлал нь ямар авах вэ гэдгийг сонирхох юм бол за эхлээд натурал логарифм функцийн уламжлалын дүрмээсээр 1-ийг хуваах нь f бот x болно. За тэгээ f бот x нь 1-ээс x-с ялгаатай илэрхийлэх учраас тэр функцээс уламжлал авч ирчихнэ. Тэр функцээс уламжлал авч. За үүнтэй тэнцэх. За 3 дахь нь за илтгэгч функцийн уламжлал а нэгээс ялгаатай за мөн тэгээс их байх ийм илтгэгч функцийн уламжлалыг олъё. За үүнийг батлахын тулд бол за эхлээд хоёр талаас нь натурал логарифмаар логарифм y суурьаар логарифмчлбал за ийм болно. За эндээс зэргийн чанар ёсоор энэ логарифмын тооны зэрэг нь урагшаа үржигддэг чанар ёсоор ийм болно. За эндээс за хоёр талаас нь уламжлал аваад ичих юм бол за натурал логарифм y-ийн уламжлал дээр оролцсон 1-ийг хуваах нь y байна. За тэгээ y-гийнхаа уламжлалаар дахиж бүржин давхар функц учраас. За нөгөө талдаа баруун гар талд нь болохоор натурал логарифм а гэдэг бол тоо. Тэгээд ямар нэгэн тоог x-ээр үржиж явах тэр функцийн уламжлалыг авах юм бол тэр тоо нь өөрөө гардаг. Өөрөөр хэлбэл 7x-ийн уламжлал 7 гардагтай адилхан натурал логарифм x-ийн натурал логарифм a-гийн a гүрчгийн x-ийн уламжлал натурал логарифм a болно. За эндээс биднэрт y-ийн уламжлалыг олгож байгаа учраас y-ний нэгт хуваах буюу y-гээр үржигдэх юм бол ийм болно. За эндээс манай y гэдэг бол a-гийн x зэрэг учраас орлол очих юм байна. За тэгээд y-ийн уламжлал бол a-гийн x зэрэг үржих натурал логарифм авах нэ. За тэгэхээр y функц нь ямар функц вэ гэхээр ax гэсэн зэрэг илтгэгч функц байгаа. Тэгэхээр ax-ийн уламжлал ax-ийг үржих нь өөрөө гараад тэгээ натурал логарифм агаар үржигддэг тэмцдэг. За энэ үүний өргөтгөл нь болохоор x нь f бот x байх үед болохоор a-гийн f бот x зэргийн уламжлал нь a-гийн f бот x өөрөө гараад тэгээ үржих нь натурал логарифм а болно. За энэ бол илтгэгч функцийн уламжлал авч байгаа. За тэгээд зэргийн илтгэгч нь x-с ялгаатай учраас тэр функцийнхаа уламжлалыг авч давхар үржинэ. Давхар функц учраас. За дөрөв дэх жишээ. Логарифм a суурьтай x функцийн уламжлал нь. За мөн a нь бол логарифмын тоо бол тэгээс эрс их байх хэвээр, нэгээс ялгаатай байх хэвээр. За үүнийг бодох юм нэг чанар ашиглаад хувирах хэрэгтэй. За ямар чанар ашиглах вэ гэхээр логарифмын суурь солих чанараа ашиглана. За логарифм a суурьтай b байхад c суурьаар суурь солилоо гэхэд дээр байдлаар суурь солидог байгаа. Логарифм c суурьтай b-г хувааханд логарифм c суурьтай. За эндээс эрдэнэцүү логарифм a суурьтай x-ийг y суурьаар логарифмчлах юм бол y суурьаар суурь солих юм бол логарифм y суурьтай x-ийг хуваах нь логарифм y суурьтай a болно. За y суурь гэдэг нь натурал логарифм гэсэн. Натурал логарифм x-ийг хуваах нь натурал логарифм a болно. За эндээс за натурал логарифм a-ны 1 гэдэг нь тоо учраас тэр тоог урагш нь үржүүлээд натурал логарифм x үржижсэнтэй тэнцэн. За эндний хоёр талаас нь одоо уламжлал аваад биччих юм бол y-ийн уламжлалыг үржих нь натурал логарифм a-ны 1-ийг үржих нь натурал логарифм x. За a-ны 1 бол натурал логарифм a-ны 1 бол тоо учраас урагш нь үржүүлээд
натурал логарифм x-ээс уламжлал. За натурал логарифм x-ээ уламжлал болохоор 1 хуваах нь x. За эндээс хураагдах юм байхгүй учраас хүртүүрийг үржүүлэх юм бол 1, өөрөд үржүүлэх юм бол x-ийг үржих нь натурал логарифм. За ингээд манай y функц нь логарифм а сөртэй x гэсэн. За логарифм а сөртэй x минь 1-ийг хуваах нь x-ийг үржих нь натурал логарифм а-тай хэцүү байна. Эндээс логарифм а сөртэй f от x нь бол одоо x-ээс ялгаатай одоо f от x функц авах үед уламжлал нь ямар авах вэ гэхээр логарифмын функцийн уламжлалыг авдаг чанар гэсэн эхлээд уламжлал авахаар 1-ийг хуваах нь f от x-ийг үржих нь натурал логарифм а болно. За тэгээд логарифмын тоом нь f от x байгаа учраас түүний уламжлалыг авч үржинэ. Давхар функц учраас. За юм байна. За эдгээр дөрвийгөө одоо ингээд сайхан нэгтгэхэд үчих юм бол ийм томьёонууд харагдаж байна. За бидний сайн бүгдийн баталсан томьёон. Энийг батлаад энийг өргөтгөхөд, энийг батлаад энийг өргөтгөхөд, энийг батлаад энийг өргөтгсөн байна. За ингээд ардлын эгнээних бол өөрөөр хэлбэл давхар функц хэлбэртэй болж байгаа хэлбэр нь гэсэн үг. За дээрх онлоо ашиглаад жишээ болгоод өгье. За нэгдүгээр жишээ. За А-г нь бодъё. За уламжлалыг авна. Энэ функцийн уламжлалыг авах юм бол за x функцийн уламжлал x өөрөө гардаг. За тэгэхээр y-ийн 2x өөрөө гараад за тэгээд зэрэг нь бол x-ээс ялгаатай байх үед тухайн функцийн уламжлалаар тухайн функцээс уламжлал авч үрждэг. За ингээд y-ийн 2x-ийг үржих нь 2x-ээс 2 гарна. За хэлбэрчлээ очиж нь 2-ыг үржих нь y-ийн 2x болж байна. За b тохиолдол энэ функцээс уламжлал авъя. За тэгэхээр нийлбэр функцийн уламжлал бол тус бүрээс нь уламжлал авдаг. Тэгэхээр энэний уламжлал дээр нэмэх нь үүний уламжлал. За уламжлал авах юм бол за y-ийн 3x өөрөө гарна. За 3x-ээс нь уламжлал аваад үржин нэмэх нь y-ийн уламжлал өөрөө гарна. За ерөнхийдөө бол яг x-ээр нь уламжлал авч үржиж байгаа л гэсэн үг. Тэр бол 1 гарч байгаа учраас y-x өөрөө гарчдаг. За ингээд 3-ыг үржих нь y-ийн 3x болно. Эндээс энэ уламжлал нь 3 гарч. За нэмэх нь y-x. За энэ уламжлал нь 1 болох учраас. За энэ бодлогын хариу бол 3-ыг үржих нь y-ийн 3x зэрэг нэмэх нь y-x. За энэ вэдэн. За энэ үржих функцийн уламжлалыг авах дүрмээсээр x-ийн уламжлалыг үржих нь y-ийн сөрөг 3x нэмэх нь x-ийг үржих нь y-ийн сөрөг 3x зэрэг уламжлалаар нэмжинэ. За эндээс x-ийн уламжлал 1 үржих нь y-ийн сөрөг 3x нэмэх нь x-ийг үржих нь y-ийн сөрөг 3x-ийн уламжлалыг авна гэдэг нь өөрөө гараад сөрөг 3x-ийн уламжлалаар үржинэ. Иймд нэгийг y-ийн сөрөг 3x-ээр үржихээр y-ийн сөрөг 3x өөрөө гарна. За эндээс хэд гарах вэ гэхээр сөрөг 3 гарна. Тэгэхээр сөрөг 3x-ийг үржих нь y-ийн сөрөг 3x болно. За тэгэхээр энэ ялгуурт ерхий үржигдэх юм байгаа учраас халдны хамгаалч тэр нь y-ийн сөрөг 3x. Тэгэхээр нэгээс хасах нь 3x гэсэн ийм илэрхийлэл гарч байна. За жишээ 2-ын хувьд натурал логарифм функцуудын уламжлалын жишээ бодож харуулъя. За тэгэхээр за А гэхлээр бодъё. За натурал логарифм функцийн уламжлал болохоор 1-ийг хуваах нь x гаралтай. Тэгэхээр 1-ийг хуваах нь 4x болно. За тэгээд 4x-ийн уламжлалыг авч үржих. Өөрөөр хэлбэл 4x нь x-ээс ялгаатай давхар функц учраас. Эндээс 4x-ийн уламжлал 4 гарна. Энэ хоёр хураагдаад 1-ийг хуваах нь x гарч байна. За бэд нь. За энэ функцийн уламжлалыг авахаар 1-ийг хуваах нь x гарах хэвээр манай x бол x квадратаас хасах нь
2 гэсэн үг. Өөрөөр хэлбэл натурал логарифм x гэдэг бол 1-ийг хуваах нь x. Манай x-ийг x квадрат гэсэн 2. За тэгээд x квадрат засах нь 2-оос давах гэж уламжлал авч ирж байна. Энэ илэрхийл давхар функц учраас. За эндээс x квадрат засах нь 2-ны 1-ийг үүсгэх нь x квадратын уламжлал 2x 2 уламжлал 0. За энд багтах юм байхгүй учраас бүтлэн үүсгэхдээ тийм байна. За үедэн. За 1-ийг хуваах квадрат язгууртаар юм болно. За тэгээд квадрат язгууртаар x квадратаас хасах 1-ээс уламжлал авч ирж байна. За эндээс 1-ийг хуваах нь квадрат язгууртаар x квадратаас хасах 1. За язгууртаар x-ийн уламжлал бол 1-ийг хуваах нь язгууртаар x гэдэг. Тэгэхээр ийм гэсэн үг. За тэгээд мөн дотор талаас нь уламжлал авч ирж байна. Ардлын илэрхийллийн давхар функц учраас. За энэ дээр нэг санамж өгөхөд язгууртаар x-ийн уламжлал бол 1-ийг хуваах нь 2-ыг үүсгэх язгууртаар x гэдэг. Тэгвэл язгууртаар f бот x-ийн уламжлал нь ямар авах вэ гэхээр өргөдгөөччих юм бол 1-ийг хуваах нь язгууртаар f бот x гараад f бот x-ээс дахиж уламжлал авч ирдэг. Энэ бол давхар функцийн нэг хэлбэр. Дээрх функцийг өргөдгсөн нэг хэлбэр нь ба. За ийм болохоор яг энэ дээр энэ үйлдэлийг саяны томьёог хэрэглэлээ гэсэн. За эндээс 1-ийг хуваах нь квадрат язгууртаар x квадратаас хасах 1 үүсгэх нь. За тэгээд x квадратын уламжлал 2x 1-ийн уламжлал 0. За энэ 2-ыг хураагаад биччих юм бол үртгөрөөд 1-ийг үржих нь 1 үржих нь x учраас x болно. Хуваар 1-ийг үржих нь юм болж байна. За тэгээд хуваар 3 илэрхийлэл гарах нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл язгууртаар x квадратаас хасах 1 язгууртаар x квадратаас хасах 1-ээр үржчихээр язгуургүй x болно. Гэсэн үг. За одоо болохоор 3 дугаар жишээ логарифмтэй илэрхийллийн уламжлалыг авч байна. За логарифмтэй илэрхийллийн уламжлалыг яаж авах вэ гэхээр за y тэнцүү логарифм a сөртэй x-ийн уламжлал гэдэг нь ямар авах вэ гэхээр логарифм a сөртэй x-ийн уламжлал нь 1-ийг хуваах нь x-ийг үржих нь натурал логарифм a байдаг. За тэгвэл логарифм a сөртэй f бот x-ийн уламжлал ямар авах вэ гэхээр 1-ийг хуваах нь f бот x-ийг үржих нь натурал логарифм a. За энэ бол логарифмын уламжлал авч байгаа гэсэн. За тэгээд логарифмын тоон x-с ялгаатай байгаа учраас давхар функц учраас f бот x-ийн уламжлалыг авч ирж байна. За ийм дөрвөн байдаг. Тэгэхээр y-ийн уламжлал бол за 1-ийг хуваах нь. За манай x болохоор 5x. 5x-ийг үржих нь. За манай логарифмын суурь болохоор 3. За ингээд логарифм функцийн уламжлалыг авчлаа. Одоо 5x-ээс уламжлал авч үржинэ. За иймд 1-ийг үржих нь 5 буюу энэ 2-ыг хураагаад 1-ийг хуваах нь x-ийг үржих нь натурал логарифм 3 болно. За дараах хадлага. 1-ийг хуваах нь
3x дээр нэмэх нь 1 үржих нь натурал логарифм нь 8. За энэ болохоор логарифм функцийн уламжлалыг авч ийн гэсэн үг. За тэгээ 3x дээр нэмэх нь 1-ээс 1 давхар функц учраас үүнээс уламжлал авч байна. За эндээс нэг үржих нь натурал логарифм 8. Үржих нь 3x дээр нэмэх нь 1-ийн уламжлал 3 гарна. За энэ хураагдах юм байхгүй учраас 3-ыг хүртүүлэн үржүүлээд 3x дээр нэмэх нь 1-ийг үржих нь натурал логарифм 8 болно. За энэ 3-тай бол хураагдахгүй. Яагаад гэвэл энэ нийлбэр байна. 3-ыг x-ээр үржиж 1-ийг нэмэх нийлбэр байна гэсэн. За дараагийн функцийн уламжлалыг авъя. За энэ үржих функцийн уламжлалыг авах юм байна. За энэ функцийн уламжлалыг үржих нь натурал логарифм x нэмэх нь x-ийн кубыг үржих нь натурал логарифм x функцийн уламжлалаа. Тэгэхээр x кубын уламжлал 3x квадрат үржих нь натурал логарифм x нэмэх нь x куб натурал логарифм x-ийн уламжлал 1 их байх нь x. За x-ийн уламжлал 1 гарна. За 3x квадратыг үржих нь натурал логарифм x. За энэ хоёрыг хураах юм бол энд x квадрат үлдэнэ. Нэмэх нь x квадрат. За дараагийн жишээ. За дараагийн жишээ болохоор илтгэгч функцийн уламжлал байна. За илтгэгч функцийн уламжлал нь ямар байдаг вэ гэхээр ийм илтгэгч функцийн уламжлал нь бол ax-ийг үржих натурал логарифм байдаг. За өөрөөр хэлбэл давхар функц болж байгаа хэлбэр нь ямар байдаг вэ гэхээр a-г үржих нь f от x натурал логарифм a үржих нь. За энэ бол одоо илтгэгч функцийн уламжлалыг авч जैन. Тэгээд илтгэгч нь давхар функц учраас натурал f от x-ийн уламжлалаар үрждэг байна. За бодлогуудаа бодох юм бол a-гийн уламжлалыг авъя. Тэгээд тэнцүү 20-ийн сөрөг x зэрэг. За эндээс 20-ийн сөрөг x зэрэг хэвээрээ гараад натурал логарифм 2 гарна. Өөрөөр хэлбэл манай логарифмын илтгэгчийн суурь нь 2 учраас. За ингээд сөрөг x-ийн уламжлалаар зэрэгилтгэгчээс нь уламжлал авч. За 2-ийн сөрөг x зэрэг үржих нь натурал логарифм 2 үржих нь x-ийн уламжлал 1 тэгээд сөрөг x-ийн уламжлал сөрөг 1. За ингээд сөрөг тэмдэгтээ натурал логарифм 2 гэсэн тоог үржих нь 2-ийн сөрөг x зэрэг болж бодлого бодогч. За үүнийг зэргийн чанар ашиглан хэлбэрчлээч гэл нэгийг хуваах нь 2-ийн зэрэг x зэрэг болно. За бүр цааш нь хэлбэрчлээч сөрөг тэмдэгтээ натурал логарифм 2-ыг хуваах нь 2-ийн x зэрэг болж хэлбэрчлэгдэж байна. За b нь 3-ийн 4x зэрэг илтгэгч функцийн уламжлалыг бол за 3-ийн 4x зэрэг өөрөө гарна. Өөрөөр хэлбэл a-гийн x зэрэг өөрөө гардаг. Илтгэгч функцийн уламжлал өөрөө гараад за натурал логарифм 3 болно. Илтгэгчийн суурь 3 учраас. За одоо 4x-ээр уламжлал авч ирчихнэ. За эндээс 3-ийн 4x зэргийг үржих нь натурал логарифм 3 4x-ийн уламжлал нь 4. За ингээд эдгээрүүд нь тоо учраас 4-ийг үржих нь натурал логарифм 3 үржих нь 3-ыг үржих нь 4-ийн x зэрэг гэсэн ийм хэлбэртэй болж байна. За бүр цаашлаа логарифмын зэрэг болгооч юм бол натурал логарифм 3-ийн 4 зэргийг үржих нь юм болж байна. За 3-ийн 4 зэрэг гэдэг бол 81 нэг үржих нь x зэрэг болж байна гэсэн. За v тохиолдол үржүүр функц байна. За үржүүр функцийн уламжлал x-ийн уламжлалыг 5x зэрэгээр үржээд x-ийг 5x зэргийн уламжлалаар нь үржинэ. Эндээс x-ийн уламжлал нэг 5x зэрэг нэгийг 5x зэрэгээр үржин x хэвээрээ 5x зэргийн уламжлал 5x зэргийг үржих нь натурал логарифм 5 болно. Эндээс за 5x зэрэг x-ийг үржигдэх нь харагдаж байна. Тэгэхээр 1 дээр нэмэх нь x-ийг үржих нь натурал логарифм 5.
За өнөөдрийн хичээл ингээд өндөрлж байна. За эдгээртэй холбоотой дасгал бодлоготой багш нар өгнө. За мэдлэгээ батгаж өгсөн бодлогоодыг сайн батгаж